За энэ хүү бичлэгийг үзэж байгаа цаг үеийн мэндийг хүргэе. Өнөөдөр би хүүхдүүдэд хэрхэн бясалгал зааж өгөх үү, хэрхэн чиглүүлэг хийх талаар товч тодорхой тайлбар өгье гэж бодлоо. За ер нь бага насны хүүхдүүдэд бясалгал заах хэрэгтэй юу гэвэл мэдээж хэрэгтэй. Яагаад гэвэл багтаа бид нэр бясалгал хэрхэн хийх үү, бясалгалаар дамжуулж хэрхэн дотоод ухамсартайгаа холбогдох уу гэдэг чиглүүлэг авч байгаагүй, заалгаж байгаагүй учраас насан туршсан оноо сурах гэж бас нэлээд их цагийг зарцуулаад байгаа. Мэдээж хүүхэд насндаа сурсан зүйл илүү амархан тогтогдож, илүү гүн суудаг. Дараа нь насан туршсан хойноч гэх юм уу те, нас нэлээд явсан юмыг сурах гэхээр жоохон удаад идэхтэй. Яг л энэ процесстэй адилхан бясалгал бол бас л бидний дадал хичээл зүтгэлээр олж авагддаг эрдэм бий. За тиймээс эрдмийг насны багад сур гэдэг шиг хүүхдүүдэд бясалгалыг бага наснаас нь эхэлж заавал илүү үр дүнтэй байдаг. За тэгээ хүүхдүүд бясалгал хийж сурснаар ямар давуу талыг эзэмших үү гэхээр нэгдүгээр өөрийнхөө дотоод ухамсартай холбогдож сурна. Яах вэ гэхээр маш амархан төвлөрөлд орно. Тэгээд явандаа өөрийнхөө дотоод ухамсар, дотоод сэтгэлтэйгээ ярилцсан, дотоод биетэйгээ ярилцсан гэдгийг юу хэлээд байгаа юм бэ? Ингэж ярилцсанаар ер нь ямар процесс болдгийг, дотоод хүнтэйгээ ярилцахад хариулт нь яаж орж ирдэг гэдэгчлэн маш гүнзгий туршлагыг олж авнаа. Тэгэхээр насанд хүрсэн хойноо бясалгал хийж сурах гад ядаад ах шаардлагагүйгээр өөрийнхөө ухамсар зүнстэйгээ маш амархан холбогдоод ярилцаад гаргалтгаагаа олдог болно гэсэн үг. За тэгээ явандаа өөрийнхөө дотоодоо холбогдоод сурцсан хүүхдүүд чинь насанд хүрэхээр логик тархин буюу эгоны тархин хөгжөөд эхэлж штеп. Тэр үедээ аль бодол санаа нь миний эгоны тархинаас гараад байгаа юм, аль нь миний дотоод ухамсараас өгөөд байгаа бодол санаа гэдгийг маш амархан ялгаж салгаад ойлгож сурчна. За нэг осондоо арга бэлэг хоёр боловсрал, арга бэлэг хоёр нь холбогдоод байгаа. Тэр бодлоо маш амархан ялгаж салгаад ойлгож сурчнаа гэсэн үг. За тэгэхээр арга бэлгээ хоёр тэнцвүүлнэ гэдэг чинь одоо маш хамгийн чухал зүйл байгаад байгаа аахгүй бидний амьдралдаа хэрэгжүүлэх. Одоогийн нийгэмд болохоор насан туршсан ихэнх хүмүүсийн хувьд болохоор нөгөө эгоны тархиндаа илүү дамгаа автчаад ухамсартайгаа холбогдож чадахгүй, ухамсарт тархитайгаа холбогдож чадахгүй, холбогдсон ч гэсэндээ ялгаж салгахад бас нэлээд хүндрэлтэй цаг хугацаа их зарцуулаад байгаа, хөдөлмөр их зарцуулаад байгаа харагддаг. За тэгэхээр өөрийгөө бусдаас ингээ гаднаас асуугаад идэв штэ, зурхаа гаргадаг хүн дээр нэг очиж асууна, үзмэрч дээр нэг очиж асууна, яах вэ гэхэд өөр дээр юу ямар процесс болоод байгаагаа ч мэдэхгүй, өөрийнхөө ямар өгдөлт өгч мэдэхгүй, нөгөө бэлэг талынхаа юмыг ерөөсөө ингээ огт мэдэхгүй таг харахгүй болчиход байгаа. Ангидад багасаа бясалгал хийгээ сурчсан байсан бол бид нар өдөд ерөөсөө ингээ самгардаал, мухар сүсгэнд нэг бол автагдаал, нэг бол яах вэ гэж хүмүүс дээр очиж гүгээд ах шаардлагагүйгээр маш амархан өөрийнхөө дотоод ухамсартай холбогдоод надад ер нь энергийн түвшин сүнсэн бие дээр юу болоод байна гэдгийг олчин гэсэн үг байхгүй. Яг нь нүдэнд ил харагдаж байгаа энэ арга талын амьдрал, материалист талын амьдрал махан бие бол бид нар аль хэдийнэ эмчлээд, онцлоод, тогтоогоод ингээд тасаж янзлаад нэг арга юм болоо сурчаад байна шүү дээ. Гэтэл яг бэлэг талын буюу нөгөө нэг энерги түвшинд очиж байгаа юм юу ч мэдэхгүй болчиход байгаа байхгүй. Гэтэл багасаа бясалгал хийгээд сурчсан байсан бол аль талаагаа мэдээд хөгжүүлээд ямар ч нөгөө төөрөлдөх юм байхгүй, мухар зүсгэнд автаад ах зүйл байхгүй. Аль хэдийнэ л нөгөө ухамсар гэдэг юм нээцэн, сэрээцэн, дотоод ухамсартай холбогдсон явчин гэсэн үг байхгүй. Тэгэхээр мэдээж энэ амьдрал дээр гаргасан олон алдаануудаа тавтахгүй. Хэрэв аргийн зүйл дээр ингээд унаад ах шаардлагагүй л гэсэн үг чинь энергийн хувьд буруу сонголтыг ч гаргаад ах шаардлагагүй. За тэгэхээр бясалгал гэдэг зүйл бол хүүхдэд бол асар чухал зүйл гэдгийг бол та нар ойлгож байгаа байхаа. Хэрэв бид нар одоо аль хэдийнэ дотоод ухамсартай холбогдоод өссөн үедээ чөлөөтэй харьцаал яавал болохоор байна, ийвэл болохоор байна, сонголт гарлаа гэхэд аль сонголтыг хийвэл болохоор байна ч гэх юм уу. Надад тохиолдоод байгаа процесс юм цаана ямар учир шалтгаантай яваад байгаа. Яах гэж би юу ингэж төрж амьдраа яваад байгаа. Юу яах юм гээл бүх юмаа мэдчихэл бид нарт бол маш гоё байхаар байсан шүү дээ. Ингээл төрөлтөөл олон дахин алдаа гаргаал ингээд явахгүй
байх байсан. Ингээл төсөөлөд үзэхээр ер нь бага наснасаа бясалгал хийж сураад өөрийнх нь дотоод ухамсартайгаа холбогдчихсэн бол хичнээн одоо давуу талтай байх байсан бэ гэдгийг ойлгож байгаа. Яг үүнтэй адилхан бага наснасаа бясалгал хийгээд сурчвал маш олон давуу талтай байгаа. Ерөнхийдөө л энэ бол маш тийм гүнзгий. Хүүхэд болгоно юм суралцах ёстой, авах ёстой нэг бэлэг талын боловсролыг л өгж ин гэсэн үг байхгүй. Гэтэл одооны сургалтын системд гэр бүлийн хүмүүжилж өрөөсөө бясалгал бол тусгагддаггүй таавч. Тэр байтхаа дотоос сүнс ухамсар энэ тархич хоёр янзаар ажиллаад байна ч гэдэг ч юм мэдхгүй тэр одоо мэдлэг боловсролыг заагаагүй байгаа шүү дээ. За тэгэхээр хэдүүлээ аль болох хүүхдүүдтэйгээ хамт бясалгаж ярилцаж бясалгалынх нь үйл явцыг сонсож зөв чиглүүлэг өгөх үүрэгтэй эцэг эхийн хувьд бол өөртөө ч гэсэн бясалгалаа сайн сурах хэрэгтэй байна шүү дээ. Тэгэх юм бол ирээдүйн амьдралд нь асар их ашиг тустай үр өгөөжтэй зөв суурийг тавьж өгч гинөө гэж ойлгочод болно. Би мэдээж удахгүй хүүхдийн сонсоод дагаж их бясалгалын видео оруулна гэж бодож байгаа. Энэ бясалгалыг хүүхдүүдтэй ингээд хамт дагаад хийвлэх зүгээр байдаг. За ер нь хүүхдийг 6-7 наснаас нь эхлээд бясалгал зааж өгөөд хамт бясалгал их зүгээр байдаг. Яг л 7 наснаас эхлээд хүүхдээ ухамсар сэрэх нөхцөл нь бий болж идэг. Гэхдээ чөмөг дүүрэх нас хүртэл буюу 13-14 нас хүртэл нь хүүхдэд бол далд ертөнцийн талаар хэтэрхий их бас мэдлэг мэдээлэл өгөх шаардлагагүй. Яг гэвэл бага наснаас хүүхдүүд сүнстэй харьцаас ч юм уу хэтэрхий их одоо сүнслэг нөгөө дүр хэмжээст амьдралын талаар сонсоод оролцолтод эхлэх юм бол хэмжээсээ ухамсар нь хэмжээсээ ялгахаа болоод эхэлнэ. Тэгэхээр яг юмыг ингээд наануу цаануутаагаар ойлгож бодож тунгааж эргэцүүлэх насан дээр хүрсэн хойно энэ далд ертөнцийн талаар сүнслэг амьдралын талаар илүү гүнзгий боловсрол өгвөл зүгээрээ тэрнээс наан болохоор зөвхөн төвлөрлийг хийж сурах. За тэгээд өөрийнхөө дотоод ухамсартайгаа харилцах, өөрийнхөө дотоод ертөнцийг хөгжүүлэх тал дээр зөв чиглүүлэг өгөө явуул энэ бол маш хангалттай гэж үздэг. За тэгээ хүүхдүүд бясалгал хийгээд эхлэхээр мэдээж насан туршсан хүмүүсийг бодод илүү хурдан төвлөрнө, илүү хурдан дотоод ухамсартайгаа холбогдно. Тэгээд илүү их өөрийнхөө дотоод ертөнцийн аялдаг. Нөгөө үзэгдэлт ингээд илүү их автаад тод үзэгдэлтийг хараад эхлэх боломжтой гэсэн. За насан туршсан хүмүүсийн хувьд бол зарим хүмүүс нь л бясалгалынхаа үеэр тод үзэгдлүүд ингээ харж эхэлтэйгээ. Заримынх нь хувьд бол юу ч харагддаггүй мэдээж энийг нөгөө дадал болохоог учраас нөгөө эго тарих нь илүү хөгжсөн байгаа учраас бэлэгдлийн тарих буюу тэр төсөөлөн бодох чадвар илүү сүнслэг үзэгдлүүдээс ингээд аль хэдийн холдсон байдаг байхгүй. За тэгэхээр хүүхэд бясалгал хийгээд элдв янзын үзэгдэл үзээд ингэсэн тэгсэн би сая бясалгалаар ийм харсан ингэж явсан гэд нэг хөөрхөн ертөнцийн талаар ингээд ярьж маадгүй. Энэ бол яг элбэг тохиолддог үзэгдэл байхгүй. Тэгэхээр энийг юу гэж ойлгох вэ гэхээр энэ бол чиний дотоод ертөнц юм байгаа. Чи бясалгаад өөрийнхөө дотоод ертөнцөөр аялал хийдэг юм аа. Энэ бол чиний яг ингээд сүнслэг дотоод орших ертөнц. За энэ ертөнцөд чи юу ч хийж бүтээж болно. Яаж авч явах нь чамаас шалтгаалнаа гэж тайлбарлаад өгөх хэрэгтэй. Энэ бол ямар ч тийм айх зүйл биш. Айхаар зүйл гарч ирвэл айх ямар нэгэн зүйлийг ингээд харвал эсвэл ямар нэгэн аимшигтай зүйл тохиолдвол чи өөрийнхөө шидэт тохиурыг ашиглаад гэрлээр хайраар ч гэдэг юм уу те өөрийнхөө тэр сүнслэг супер хүчээ ашиглаад буцаад тэр зүйлсээ гоёор эргээр ч гэдэг юм уу ингээд үдсэн хүүхэлдэйн киногаар нь дамжуулаад ингээд гоёор хувиргачих боломжтой гэж тайлбарлаж өгөх хэрэгтэй. За ер нь энэ хүүхэлдэйн кино анимашн үлгэр гэдэг зүйл чинь тэр сүнслэг ертөнцийг бол маш гоёор гэгээлхээр харуулсан байдаг. Хар тал, цагаан талынхан гэж байдаг. Эцэстээ цагаан талынхан ялдаг шүү дээ. Яг энэ жишээн дээр нь үндэслээд үзэх дуртай хүүхэлдэйн кинон дээр нь үндэслээд цагаан талынхан үргэлж ялдаг. Хин илүү хүчтэй бэ, илүү сайхан сэтгэлтэй, илүү хайрлыг, илүү гэрэл цацруулсан гэрлийн хүчтэй нь ялдаг юм а гэдгийг хүүхдэд ойлгож өгөх хэрэгтэй. Тэгэх юм бол бясалгал хийх явцдаа хүүхэд өөрийнхөө тэр гэрэл гэгээтэй тал буюу гэрлийн хүч, хайрын хүчийг ашиглаад элдв янзын айлгах сүрэг бараан талынхаа сүрэг эрчмийг хувиргах боломжтой. Айдсаа одоо давн туулж байна, хувиргаж байна гэсэн энэ зүйлд ингээд суралцдаг байхгүй юу. За тэгэхээр хүүхдүүдтэйгээ хамт анимашн хүүхэлдэйн кино үзэж явах хэрэгтэй. Цаад сүнслэг утга санааг нь ойлгох хэрэгтэй. Ерөнхийдөө энэ уран төсөөллийн хүүхэлдэйн кинонууд чинь болохоор
бидний дөрвөн хэмжээс буюу нөгөө талын ертөнцийг ингээд илүү их гаргаад эхэлдэг. Тийм учраас энийг худлаа эн чинь зөвхөн л хин нэг хийсвэр зохиол гэж үл ойшох хэрэггүй. Энэ бол нэг хүнээс гарсан зохиол, хүнээс гарсан ертөнц гэдэг зүйл бол аль хэдийн дөрвөн хэмжээст хэрэгжээд явж байгаа үнэн бодит зүйл болохоор энэчнээс бид нар асар их суралцах зүйл ингээд байдаг байх нэ. Тэгэл тэрийг хүүхдтэйгээ хамт тайлбарлаад хүүхдтэй тайлбарлаад хамт суралцаа авчих хэрэгтэй гэсэн үг байхгүй юу? За тэгэхээр хүүхд чинь бясалгал хийж явахдаа айхаар зүйл харсан ч гэсэндээ тэрийг хувиргаад дотоодын гэрэл хайр ирчмээр өөрөө нөгөө илүү хүчтэй байгаа сурчин гэсэн. Би илүү хүчтэй юм байна. Би илүү хувиргаж чадах юм байна. Надад илүү хүч байгаа юм байна гэдгээл сүнслэг талынхаа хүчийг ингээ хөгжүүлээд бариад таниад мэдчихнэ гэсэн үг. За тэгээд давхар өөр чиглүүлэх юм гэхээр дотоодын сэтгэлтэйгээ ярилцах тийм чи ингээд дотоод зүрх сэтгэл чинь чамд юу гэж хэлж байна, дотоод хүн чинь чамд юу гэж хэлж байна, ямар мэдрэмж төрүүлж байна гэдэг тухайн мэдрэмжийн талаар нэлээх яриулах хэрэгтэй. Өөрөөсөө юу асууж байна, дотор мэдрэмжтэйгээ дотор хүнтэйгээ хэрхэн харилцаж байна, ямар хариулт авж байна, тэр нь ямар шуухан төрхтэй байх нь гэдэгчлэн хүүхдийг илүү яриулах тусам дотоодын хүнтэй холбогдож байгаа нь ингээд мэддээд эхэлнэ. За тэр үедээ чи өөрийнхөө дотоод хүнд итгэх хэрэгтэй шүү, илүү их тэр дотоод хүний хайрлах хэрэгтэй шүү, илүү их сонсороо, илүү их ярилцах хэрэгтэй шүү гэдгийг бол мэдээж зааж өгөх хэрэгтэй. Тэгэх юм бол хүүхэд өөрийнхөө дотоод ухамсартайгаа холбогдоод харилцан яриа өрнүүлээд эргээд ухамсараасаа мэдээллийг авах, суралцах ингээд боломж нь бүрэлдэж эхэлнэ. Энэ бол хамгийн чухал зүйл байгаа шүү. За зарим онцгой сүнсний нөгөө зарим чадвараа аваад төрсөн хүүхдүүдийн хувьд болохоор бясалгал хийгээгүйсэн ч гэсэндээ янз бүр үзэгдэл ингээ хардаг дөрвөн хэмжээсийн зүйлсийг хүний харахгүй нүдэрээ харж чадахгүй зүйл ингээд хараад эхэлдэг. Заримд нь бол угаасаа өвдөлж байгаа. Тэгэхээр энийг бас ингээ зүгээр тайлбарлах хэрэгтэй. Тэгэхгүй бол хүн мэдгүй зүйлээсээ ангилчлэр мэдээж нөгөө хүмүүсээ хардггүй зүйлийг харна, элдв янзын сүрэг, эрэг эрчимтэй зүйлсийг хараад ихээр айдас тавтах боломжтой. Энээсээ болоод бас төрөлт сүнснийхэн эрчим мунах буюу төрөлтөнд орох боломжтой. Тийм учраас энэ хүний амьдралд амьдрнаа гэдэг чинь бол нэг талдаа нүдэнд харагдахгүй зөндөө олон ертөнц, зөндөө олон сүнслэг энергиуд байдаг юм аа. Энийг сайн ойлгох хэрэгтэй. Энэ бол яг угаасаа байдаг үзэгдлээ. Энэчнээс гайхаад ах ямар шаардлага байхгүй. Энэ бол чи харин илүү их нөгөө хараад байгаа. Тийм учраас энийг чи өөртөө хамгаалт хийгээд эсвэл тэр харж байгаа зүйлтэй нөгөө нэг гэрэл хайрын гэдэгчлэн дотоод хүчийг ашиглаад яаж л нэг тусалж болно, өөрийгөө хамгаалж болно гэрэл хайраар зүрэг эрчмийн зүйлээ айдас дүүсгээд байгаа зүйлээ хургах боломжтой гэдгийг нь тайлбарлаад өгөх хэрэгтэй байхгүй юу? За энэ талаар бол угаасаа илүү дэлгэрэнгүй ингээд цааш видеонуудтай би ярих гэж бодож байгаа. За ингээд л ерөнхийдөө хүүхдийг бясалгал багаас нь чиглүүлээд дадуулчих юм бол хүүхдийн анхаарал төвлөрөх чадвар, дотоодын тэнцвэрээ олох чадвар, дотоод ухамсартайгаа холбогдох чадвар нь өсөө явцдаг. Тэгэхгүй энийг нь үгүйсгээд өөртөө харсан зүйлээ, мэдэрсэн зүйлээ ярихад нь тийм гэж яахгүй хүүхэд худлаа ярьж чинь энэсэн зүгээр л хийсвэр зохиол гэдээ энийг үгүйсгээд ч юм уу ингээд нөгөө эго тархиныхын боловсралд илүү анхаарал гэхээр хүүхдээ өөртөө итгэл яг нөө сүнснийх нь бэлэг талын чадвар нь ингээд дарагдаад унтарчдаг гэсэн үг байхгүй юу? Бидний хувьд ч гэсэндээ хүүхэд насанд байхад ийм гоё мэдрэмжүүд, дотоод ертөнц сүнслэг талын авьяасууд бол зөндөө байсан. Гэхдээ гадна талын нийгмийн нөлөөлөл гэр бүлийн харилцаанаас суллал тэгэл унтарчдаг. Ерөөсөө тийм гэж юу авах вэ гэсэн үгнээс эхлээл өөрөөхөн тэр бэлэг талын авьяас нь унтарчдаг чадвар нь ингээд хаагдчихдаг гэсэн. Одоо л хүүхдүүдэд тэгж хаагаад унтраагаад ах шаардлага байхгүй. Тэгэхгүй бол нөгөө нэг далавчгүй шувуу шиг болчиход байгаа байхгүй юу? Бэлэг арга талын юм ингээд мэдээд идэг, нүдэнд үзэгдэх юм ингээд ойлгоод идэг, мэдээд идэг чиглүүлгээр авч яваад идэг. Гэтэл нөгөө нэг сүнслэг талын буюу жинхэнэ мэдрэмж талын дотоод ухамсар талын зүйлсээ ерөөсөө мэдчихгүй тэрнээс бүр ингээ холтцсон учраас яг нөгөө нэг далавчгүй шувуу шиг яахаа мэдгүй учраа болохгүй ингээ төөрөлдөөд зарим нь бүр сэтгэл готролд ороод ингээ яваад байгаа байхгүй. Тэгэхээр бясалгал гэдэг зүйл дотоод ухамсартайгаа холбогдно, тунгаалтын өөрөө өөртөө ярилцсан буюу бэлэг талын авьяас чадвараа бас давхар хөгжүүлнэ гэдэг бол маш чухал сэдв, чухал боловсрал байгаа. Тэгтээ тэргүй эго тархийг бол нийгмээс, энэ боловсролын системээс хангалттай хөгжүүлээд өгөх чинь тий
хагас цацтал янз бүрийн мэдлэг мэдээллээр бол бордож штэ. Тийм учраас өөртөөгөө ярилцах, өөрийнхөө дотоод ертөнц гэдэг юу вэ ойлгох. За тэгээд эго тархиных эсвэл ухамсар тархинаас гарч байгаа бодол санаа юу, дотоод хүнтэйгээ холбогдох гэдэг зүйлийг багаас нь чиглүүлээ, зөв чиглүүлээ заагаад удирдаа сурчих юм бол хүүхдэд бол маш том боловсролыг өгөх юм аа. Олон алдаа, олон тууллаас нь магадгүй бид нар хөнгөвчлж өгнө. Өөрийнх нь бэлэгдлийн авьяас, бэлэгдлийн боломжийг нь илүү хөгжүүлээд өгнө л гэж ойлгочих хэрэгтэй. Тийм учраас энийг бол илүү чухалчилж үзээрэй. За тэгээ хүүхдэд зориулсан бясалгалын видео техникүүд оруулаад ирэхээр хүүхдтэйгээ хамт бясалгаад ингээ ярилцаа, зөв чиглүүлэх өгөөрэй. Инхийн тулд эцэг эхчүүд ч гэсэндээ өөрсдөө тунгаалтын бясалгалаа сайн хийгээд тэр эго тархинаас ирж байгаа, ухамсар тархинаас ирж байгаа бодлоо бас ялгаж салгаж сураад дотоод мэдрэмжээ илүү сайн хөглөөд энэ тархины тэр хүлээс, тархины блокуудаас ингээд гаргаж авах хэрэгтэй гэдэг байгаа шүү дээ. Ингээм бол эцэг эхчүүдийн хувьд бол энэ арга бүлэг талын боловсролын тэнцвүүгээр авч авах, тэнцүү боловсрол олох нь хамгийн чухал үүрэгтэй тооцогддог. За бидний үг дээд болохоор хүүхдүүдтэй бас л энэ зүн савингоос хонсох, зүн бэлгийн хөгжүүлэх тоглоомуудыг багаас нь тоглуулж өөртөөгөө ярилцах, ухамсараас ирэх, ухамсартайгаа ярилцах гэдэг зүйлийг бас л багаас нь хөгжүүлж ахуй амьдрал ахуйн үйлээрээ дамжуулж ингээд холбогдох тэр зүйлсийг нь бас л зааж сургаж ярьж илжсэн. Энийн нэг жишээ нь болохоор үлгэр ярих үлгэр гэдэг зүйл бол их чухал. Аливаа юмны учир шалтгааныг үлгэрээр буюу тэр бэлэгдлийн ертөнцөөр илүү хийсвэр ойлголтоор ингэж яг одооныхоор бол хийсвэр гэдэг байгаа боловч бэлэгдэлтэй бол тэр чинь ингээд тэр энэ дэлхий дээр байдаггүй, амьтад байдаггүй ийчид гэдэг зүйл чинь хүүхдэд илүү энерги талын төсөөлөн бодох чадрын боловсролыг л өгч ирсэн гэсэн үг байхгүй юу? Өөртөөгөө хэрхэн яаж харилцах, энэ уул ус амьтад гэдэг чинь өөртөө гэсэн сүнслэг чадвартай, тэрнтэйгээ яаж харилцах уул усны улуус авдагтайгаа хэрхэн зөв харилцаа үүсгэх үү? Өөрийн сүнстэйгээ бас хэрхэн зөв харилцах уу? Бэлэг талын чадвараа, сүнслэг чадвараа хэрхэн хөгжүүлэх үү талаар бас л ингээд зааж сургаал аль талаас нь боловсрал өгүүл явж исэн л аахгүй түүхийн талаар судлахад, хүүхд хүмүүжлийн талаар судалж хахад. За тэгэхээр бүгдээрэнд нь амжилт хүсье, хүүхдүүдтэй бясалгал гэдэг зүйлийг заавал ингээд зааж сургаарай. Хамтдаа бас суралцаж хөгжүүлээрэй гэж уриалмаар байна. За ингээ энэ хүртэл сонссонд баярлалаа та бүхэндээ. Тийм хандивт нэгдэж байгаа хүмүүстэй би бүгдээрэнд нь талархаж байна. Та нарын хандивын ачаар би цааш улам гоё ингээд бичлэг хийх урам зориг илүү их авч байна. Бичлэгээ улам чанаржуулах хүүхдэд зориулсан бас янз бүрийн бясалгалын техник, дагаж хийх бясалгал энэ болгоныг ингээд хийгээд явах тийм сэтэл, урам зориг, боломж болцоо илүү бүрдэж байгаа шүү. Тийм учраас та нарынхаа ингээд итгэл гаргаж байгаа сэтгэл өглөгт ингээд маш их ингээд талархаж байгаа. За ингээд энэ ирчээрээ бүгдээрээ хамтдаа ингээд суралцаж хөгжцгөөё.